Бодроо гинэ. Бодроо гэдэг. Нита. Орчино. Мистэд дэвшээ байлаа. За. Одоо ингээд том шийдвэрүүд гарчлаа. Одоо бүгдээр нэг жоохон хошоо тайвшруулах хармаар байгаа. Нэгдүгürt нь энэ асуудлууд хаанаас гарсан бэ? Энэ асуудлууд бол намын хурлаас, намын даргын төлөөх тэмцлээс үүдэлдэг. Тэгээд явсаар агаар их хурл дээр ирж хагаллаа. Тэгвэл энэ асуудал буцаад намын хурл дээрээ л очиж дуусна. Сая огцролтууд юу ч хийхгүй. Огцрлоо, үгүй огцроогүй, үндсэн хуулийн зөрчилдөө байж болзошгүй асуудал гарлаа. Тэгээд засгийн газар нь бид огцроогүй гэж хэлчлээ. Их хурлын шийдвэр гарсан байдаг. Инхээр энэ төрийг хүчгүүдүүлсэн тоглоом яваад байна. Яагаад бид нар ийм юм руу орчих вэ? Хоёр хүний намын даргын төлөөх тэмцлийн үр дүн Монгол улсын их хурл үндсэн хуулийн дагуу шийдвэр гаргасан юм шиг, гаргаагүй юм шиг, засгийн газар нь огцорсон юм шиг, огцроогүй юм шиг, нэг хүнд огцрох гээд тахт нь огцруулахгүй байгаа юм шиг ийм сонирн байдал руу орсон. Энэ бол аюултай вакуум үүсэж байгаа төрд. Тэгэхээр энэ ингээ гонжирч явсаар хагаад 11 сард болох тэр Монгол Ардын намын хурл дээр очиж даргана шүүгэл шийдэг. Нэг нь тэр хүртэл бид нар энэ засаг ёстой яаж ч болчихгүй. Айгүй бол үндсэн хуулийн зэсдэр шийдвэр гарна. Үгүй бол шинэ засаг гарна, дараа нь дахиад зөвлөгдөн. Майгүй бол ерөнхийлөгч хориг тавина. Тэгээ бид нар ийм тоглоомын тур сар явсаар хагаад 11 сар 15 дахиад цэглэв. Нэгэнт намын хурлаар эцлэгдэх юм бол яах гэж Монгол төрөөр тоглоод байгаа юм. Яагаад бид нараар тоглож байгаа юм? Яагаад энэ гишүүд ингээд хоёр хуваагдаад зарим нь бол бүр ингээд үнэхээр айцсан, зарим нь болохоор зэрэг бас улс төрийн доголдоо хийгээд ингээ бужигнуулаад иргэдийг ингээд гайхшруулад байгаа юм. Одоо энэ олон улсын нөхцөл байдал байна. Дотоод эдийн засаг хүнд байна. Өвөл болох гэж байна. Тэгэхээр би энэ улс төрийн намын тоглоомыг төрийн тоглоом болгож оруулж ирдэг. Үр дүнд нь парламентын шийдвэр хууль ус юм үгүй юм уу, засаг дарсан юм үгүй юм уу? Ийм сонин вакуум руу оруулж байгаа нь маш аюултай үзэгдэл бөгөөд яах гэж яваад байгаа, юу хийх гээд байгааг яг одоо хэлж чадахгүй тийм удахгүй харагдах байх. Ийм нөхцөл байдалд орсон байна. Тийм болохоор нэгдүгээр нь улсын хурлын гишүүн гэдэг статустай хүн бол төр гэдэг чинь одоо энэ иргэдийн эрхийг хамгаалсан бидний дунд байгаа ёсыг сахиулах тогтолцоо. Энийг барьж явах хэрэгтэй, хараад тусам бос байх хэрэгтэй. Тэгэхээр маш болгоомжтой нухацтай хандвар байна. Иргэд ч гэсэндээ хий хоосон улс төрийн юмнуудад бас ингэж хамаагүй шуугмааргүй байгаа. Тэгээд их хурл нь хуулиа төсвөө хийгээд засгийн газар нь ажиллаа хийгээд хууль хяналтын байгууллагууд нь бас ажиллаж байна шүү дээ. Монголын төрийн төвхөнд төрийн 3 хоногийн төвхөнд 2-1 дор хөсөрсөн ийм өдөр бараг байгаа. Тэгэхээр энэ өдрүүдийг хүн намын дарга хаана мэдгүй байна. Би бол тэр хүмүүсийн татаар ярмаар гэн. Би бол энэ таны саяны хэлдгээр төрийн хоёр өндөрлөлтөөгөө огцруулсан юм сонин үзэг болоод байна. Энийг бол бид нар одоо нэрх сарын хугацаанд маш анхааралтай байх хэрэгтэй. Идлэг янзын худлаа шугуунд их болгоомжтой нөгөө хэрсүүгээл үгээдэг жигнэс идэвхтэй баймир байна. Ийм тоглоомонд би бол оролцохгүй. Тийм учраас би энэ хоёр гарын үсэг дээр алин дээр ч зураагүй. Огцрог санал дээр ч өгөөгүй. Ийм л энийг тайлбарлаж хэлсэн. Эхлээс өмнө одоо их хурлын даргын талын зүгээс гэх юм уу тийм шууд ерөнхий сайдыг огцруулъя гэдэг энэ гарын үсэг зурчаад байнгын орон нутагт огцруулахгүй гэж гарын үсэг зурчаад Тийм л дээ. харж байгаа юм. Гэхдээ би өөртөөс нь асуусан тэгээд дарга тактикийн юм шиг байна шүү дээ. Дарга тактикийг юм байж Мэдгүй. Би бол тийм үйл хийхгүй. За, баярлалаа. Энэ нэг бай. За, баярлалаа. Би